seconda barra Монгол Ардын хөлсөлт намын 4-р их хурал 1925 онд хуралдаж, намын 2-р программыг хэлэлцэн батлалаа. Намын шинэ программд империализм, феодализмыг эсэргүүцсэн Ардын хөлсөлтийг цааш гүнзгийрүүлэх, түүний ардчилсан шатанд намаас дэх гол зэрэлтүүдийг тодорхойлсон байна. Монгол Ардын хөлсөлт нам Ардын засгийн газраас намын 4-р их хурлын шийдвэрийн дагуу авч явуулсан улс төр эдийн засаг соёлын арга хэмжээнүүдийн үр дүнд Монголын нийгмийн амьдралд асрах хөлсөлтөд шинэ өөрчлөлтүүд гарсан. Монголын ард түмний улс гэрийн тохиолох, эдийн засаг соёлын хөгжүүлэх хэрэгт зөвлөлтгөрн, талбарын тусламж дэмжлэг үзүүлснээр үндэсний аж үйлдвэр, аж ахуйн газруудын тулгын чулуу тавигдж байлаа. онд Монгол зөвлөлтийн хувийн нийлүүлсэн банк байгуулагдаж бүгд найрамдах Монгол ард улс үндэсний мөнгөний тэмдэгтэй боллоо. Тэр үед тус орны мөнгөний гүйлгээнд гадаадын олон янзын мөнгө нэг зэрэг хэрэглэгдэж байжээ. Албан хаагчдын цалинд хэсгэж хуваасан мөнгөний юм бүү цай хонь хүртэл олгодог байлаа. Ийм ч учраас мөнгөний шинжилгээг явуулж үндэсний мөнгөний тэмдэгтэй болох явдал зайлшгүй чухал байжээ. Энэ чухал арга хэмжээнд хятад зэрэг гадаадын худалдаачид хорсон дайсагнж байлаа. Энэ талын үх түүхийг сайн мэдэх хүний нэг бол хувьсгал тэмцлийн ахуй зүтгэлтийн данс юм. Нийслэл хөрөнд бол тэгэхэд олон хятадын хөвд мөн хөлөгчнөр байж. Тэрүүний дунд бол одоо Бээжин санан даржаагийн гэж одоо том хөвд байж. Тэр том хөвд бол одоо тэр олон хөвдний өдрийн гүйлгээг бол ороод хороож өчтдөө дарж ирсэн байна. Тэр дарж байсныг бол одоо хуулийн байгууллагууд одоо цагтын сэргийлэх байгууллагуудаа мэдчихээ. Тэгээд тэрүүнийг бол одоо очиж 3 том стратеги бол одоо нэгдэж үтсэн дөө нэг стратеги нь бол одоо том 2 давхар харвараа хороочихсан байж. Тэр харварааг бол одоо завлж үтсэн дөө нааталын харвараанд бол ердөө юм гараагүй. Тааталын харвараанд бол одоо засвар нь одоо маажингын шуудаа хийчихсэн олон шуудаа мөнгө гарсан. Манай Монгол мөнгөийг бол одоо маажингын шуудаа хийгээд бол одоо харварны усад дарсан байж. Тэрүүнийг бол бодмод бол одоо нэг зүйлээ мөнгө гаргана. Тэгсэн чи ердөө мөнгөний төгрөг байхгүй. Мөнгөний төгрөг их байх ёстой гэж бодоод тэгээд тусгай нуут тойронд нь бол одоо орчих байна. Тэгсэн нуут тойронд бол одоо бэлдэхэн шуудад бол мөнгөний төгрөгийг бол одоо шуудаад ингүүлээ дарсан байж. Тэр мөнгөн төгрөгийг бол бүгдээр ингээд одоо гаргаж тэгтэр ернөөсөө хятадын пүүд олон байсан.
тэрэн дээр тодон маржигийнх бол тэр капитан Путины өдрийн гүйлгээгүүд оройтноо тоглож яваад тэгээд орон дарж байсан. Тэгээд энийг яагаад дарсан бэ гэхээр бол одоо Монголд бол одоо гайшигнаж Монголын банкны гүйлгээгүүд одоо хаагдуулах гэж ингэж байсан гэдгийг нь одоо илэрүүлсэн юм аа. Тэгээд ингэхдээ тэр Монголын төгрөгөөгүүд тумаарингийн тоглож яваад тэгээд таасан төгрөгүүд одоо манай бяха машинаар одоо 3 очив. Монголын төгрөгүүд одоо 2 очив юм аа. Тэгээд ийм 5 машин мөнгөийг бол одоо банкнд бол одоо буцаад тушаагаад тэгээд таад үлдсэн барааг нь бол одоо хураач улсын хорчоонд бол одоо шилжүүлж байсан юм аа. Монголын зах зээл дээр дангар нэгсэн гадаадын капиталын хүч нөлөө бүрч судран гангасар байлаа. Бос улсын эдийн засгийн хөгжилд Зөөлөлтийн Стормон, Центр Союз зэрэг аж ахуйн газрууд их тусаллаа. Үндэсний худалдааг хөгжүүлэхэд мөнгөний нэрвас эхлээд санхүү эдийн засгийн мэргэжлийн хүмүүс олноод шаардлагатай байлаа. Энэ шаардлагыг хангахын тулд худалдаа санхүүгийн сургууль бус байгуулагдаж байлаа. Тус орны зах зээлээс гадаадын капиталыг шахан зайлуулж үндэсний бие даасан эдийн засгийг бууруулах талаар манай намдсгаас чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ үед барууны хэлбэр намын дотор гарч алдаатай үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байсныг намын төвөрөөний бусад гишүүд хөлсгөл залуучуудын үеийн төвөрөөний зарим гишүүд дэлхийн коммунист хөтөлбөрийн төлөөлөгчдийн дэмжлэгээр марксизм-ленинизмын байр суурьны үүднээс шүүмжлэн илрүүлж намын энийг ариутгасан байгаа юм. 1928 онд хурлдсан Монгол Ардын хөлсөл намын 7 дугаарыг хуралд Коминтерний гүйцэтгэгч хорооны тэргүүлэгч гишүүн Чехийн нэрд коммунист Шимрал тэргүүтэй төлөөлөгчд оролцсон байна. Их хурл намын игнэнд гарсан барууны хэлбэрлийг бодцогч Монгол Ардын хөлсөлт нам бүгд наримдах Монгол Ард улсаас Коминтерийн Ленин нам зөвлөлт холбоот улстай тогтоосон хэлхийг холбоог улам бэхжүүлэн бүгд наримдах Монгол Ард улс зөвлөлт холбоот улсын эдийн засаг соёлын хамтын ажиллагааг цаашд гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг улам ихсгэлээ. Улс орны эдийн засагт хуучин феодал байгсдын байр суурь бас л хүчтэй хэвээрээ улсын бүх малын 30% ховдон өмчилж байлаа. Ардын засаг үүнийг эцэс болох зорилгоор чухал арга хэмжээ авч ирсний дотор 1929 онд феодалын хөрөнгийг хураах тухай шийдвэр гаргалаа. Феодалын хөрөнгө хураах төв комиссийн нарийн бичгийн дараагаар тэр үед ажиллаж байсан хүн бол Эрдэмтэн зохиолч академич Синдин Дамдивсэр байлаа. 1921 онд Монгол оронд феодалын эрх ёсыг устгаж ардын эрх ёсыг тогтоосон юм аа. Ялангуяа 1924 онд орон нутгийн захиргааг сонгуулиар байгуулах үед феодалын эрх мэдэл орон нутагт бүрмөсөн гашигдаж ардын ёс журам тогтсон юм аа. За феодалын засгийг эрх мэдэл үеийг устгаж
ардын ихтэй ёс журам бүхэн Монголд нэлэнхий тарсан. За феодалууд бол улс төрийн эрхээ гашигдсан боловч эдийн засгийн талаар бас байр суурьаа алдаагүй. Ард олныг бол мөлжид даралсаар байлаа. За 1929 оны байдлаар үзэхэд бол Монголын мал хөрөнгийн ихэнх нь цөөн тооны феодалуудын гарт байлаа. Олон ард түмэн, хөдөлмөрчин ард түмэн бол цөөнх малыг бол эзэмшиж байлаа. За Чанднуулын аймгийн Жанцсан Норов гэдэг феодал 7000 гаруй малтай байлаа. За Богтоогийн аймгийн Буяочир гэдэг хүн бол одоо 1000 гаруй хадууртай байсан. За түүнээс гадна 100-аад хүр тэргээр жинтээж улам баяжиж байлаа. За феодалууд ийм баян хөрөнгөтэй байхад бол унах унаагүй, саах үнээгүй ядуу ардууд бас олон байсан да. За тэгэхээр эдийн засгийн талаар энэ дэвшгүй байдлыг өөрчилж арчилсан хувьсгалыг шат ахиулж явуулах ийм үүрэг манай нам засгийн өмнө тулгарсан байна. За 1929 оны 9-р сарын 16-нд манай засгийн газраас тусгай тогтоол гаргаж феодалын хөрөнгийг хураах шийдвэр гаргасан юм аа. За тэгээд 729 феодалын хөрөнгө малыг бол хурааж авч ядуу ардд бол хувааж олгосон юм. Феодлоос хураасан малын зарим хэсгийг оны ихэр зөвлөлтүүд улсын тусламжтайгаар ажилтны комбинат, төв цэглэгаан станц зэрэг үйлдвэрийн газруудыг барих ажил эхэллээ. Монгол зөвлөлтийн хувийн нийлүүлсэн аж ахуйн салбарууд байгуулж байсны нэг нь Монгол Транс байлаа. Монгол Трансын өвгөн ажилчин Гавьяат Тээвэрчин Мэжид. Анаалсын оперийн томоохон байгууллага болох хойноолсон Монгол Транс гэдэг байгууллага 1929 оны 11-р сард байгуулагдсан юм а. Энэ байгууллагын гол зорилго бол улс орчуулгын бараа болоод бусад төрлийн зөвлөлүүдийг бол ард түмэндээ бол түгээн өргөж өгөх ийм үүрэг зорилготой байгууллага байсан. За энэ үед бол жолооч нар хөл Монголын малчин ардын хөвүүд бол жолооч болох ийм зорилго хүсэлтийг бол эрүүлж тэр үедээ бол ер нь зөвлөлт толгойд улсын мэрэгчлэн жолооч механик мааструудыг өрн ирүүлж тэр нөхцөлийг бол дагалдан сурч жолооч, засварчин, механик зэрэг хүмүүс бол төрүүлж өгсөн юм а. За миний хувьд гэвэл 1932 онд өөрийнхөө хүсэлтээр жолооч болох санал байсан. Ийм учраас бол зөвлөлтний мэрэгжилтэн механик шийшгэн гэдэг хүнийг бол дагаж жолооч болсон. Энэ хүмүүс бол над жолооч болох явдал дээр ихээхэн туслаж өөрийн биеэр бол харамгүй зад сургаж өгсөн юм а. 5 тонны машинаар тамсаг бодогдож хүрсэн. Ингэж явахдаа ажилчин гэдэг нэрийг хүртэж энэ эрхэм малдран өндөр дөрвиж явлаа. Урагшлах замд саад бэрхшээл их байлаа. Гэвч улс орон урагшаа их саарл. Феодлангийн үндэс сүр эвдрэн гангасан боловч түүний нөлөө бас л байсаар байлаа. Сүм хийдийн эдийн засгийн хүчин чадал төдий буураагүй байсангүй. Монгол орны 800 орчим сүм хийдэд 100,000 гаруй лам нар шавилан сууж нийгмийн төстэй хөдөлмөрөөс ангид байсаар байлаа.
Манай улсын бүх эрэгтэйчүүдийн 40% нь иймхүү лам байсан. Манч хятадын зүгээс Монголд анх шарын шашныг дэлгэрүүлсэн тус орны хүн амыг өсгөхгүй алстан үндэс угсаагийн таслах гэсэн хорон муу санаатай алсын бодлого байлаа. Монгол ардын хувьсгалт нам хүрээ хийдийн талаар тодорхой арга хэмжээ авч лам нарын дотор анги ялгарлсан мэрэгэн бодлого явуулснаар хэдэн түмэн ирчүүдийг иргэний амьдрал, нийгмийн тустай хөдөлмөрт оруулж чадсан юм. Сүнхийдэд шавлын сууж байсан олон лам нар нам засгийн бодлогыг ойлгон талархаж орон хийдийг орхин явах болсон. Айл гэр болж үр хүүхдийн жаргал эдлэх хүний ёсны энэ амьдралыг ойсгал бидэнд өглөө. Тэдний нэг хэсэг нь мадачхуй дээр очиж байхад нөгөө хэсэг нь альтел элсэн очиж байлаа. Дамар эрх хүрднээс өөр юм төдийлөн хүрч байгаагүй энэ олон гар хүн ардтаа нийгэмдээ хэрэгтэй хөдөлмөрт ингэж шилжсэн ардын хойсгал хүмүүсийн оюун санааны амьдрал нэвтэрсний нэгэн том гэрч байлаа. Цаг нь болоогүй байсан тэр үед орон даяар хамтрал коммуныг яарвчлан байгуулж байлаа. Энэ бол намын ч бодлого биш, засгийн ч ажил биш. Харин зүүнний нугалаатны алдаа завхар байсан. Зүүнний нугалаатнууд хамтрал коммунд ард олныг албадан оруулах, шинэлэг ардын хөрөнгийг хураах, ховийн худалдааг хориглох зэрэгээр намын жанжин шугныг завхруулан алдаа гаргаж, мөн сүсэг бишрлийг доромжилж байсан ард олны зарим хэсгийн санаа сэтгэлийг алдагдуулан улмаар нам ард олны холбоог сулруулахад хүргэсэн юм. Хувьсгалын өрнөлтөнд хорсон харгистэд лам нар феодлууд зүүнний алдаа завхрыг оржин ашиглаж хувьсгалын эсрэг, ард түмний эсрэг хорт ажиллагаагаа идэвхжүүлдэг. Эрх чөлөөгөн олж авсан ард түмний баяр цэнгэл аз жаргал эдэн нарт доогтой байлаа гэж юу? Энэ үед ангийн тэмцэл ийм жишээгээр ч илэрч байлаа. Эрх ямбан алдсан хар шар феодлууд нам засгийн бодлогыг бүтгэн муулсан элдв цуурхал дэгдээ. Зах хязгаарын зарим аймагт дайсан эдгэдийн ятгалах шахалт сүрдүүлгэн давтагдсан эх орноос нь дөрвөн гарах явдалч үзэгдэж байлаа. Ард олны дунд нам засгийнхан бодлого шийдвэрийг өдөр тутам таниулан ангийн дайсны эсрэг эргэлтэгээр тэмцэж явсан нам үеийн олон зуун гишүүдийн нэг нь Монголын хувьсгал залуучуудын үеийн гишүүн зовт хувьсгалч Төвдөнгийн бор юм. Намаас хар шар феодлын эсрэг явуулсан тэмцэлд ангийн дайсны ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. 1932 онд харгистэд лам нар феодлуудын хувьсгалын эсэргүү бослоо гарлаа. Эсэргүү нар төв суурин газар ардын сургууль имлэгийг гандан шатааж, дэлгүүр хоршоог дээрэмдэж, нам авилын гишүүд тэргүүний сэхэтэн, ерийн шудраг ард иргэдийн амийн насыг бүрлэгэн сүйтгсэн юм. Хувьсгалын эсэргүү дайснууд ардын засгийг устгаж түүхэн хүрдийг гэдрэг эргүүлнэ гэж санаархжээ. Гэвч тэд манай нам ард түмний холбооны бат нягт хүчин чадлын авраг сүрийг дутуу ойлгожээ. Бид хувьсгалынхан ололтыг авран хамгаалж чадсан. Монгол ардын хувьсгалт нам
зүүнний алдаа завхралыг шийдвэртэй засаж, Жанчин шугаман хамгааллаа. 1932 оны 6 дугаар сард хүртсэн Монгол Ардын хөсгөл намын төвхрөө Хянан байцаг төвхөнсийн хавсарсан онц 3 дугаар бүгд турал зүүнний алдаа завхралын учир шалтгаан хор уршгийг илрүүллээ. Зүүнний алдааг засахад одон улсын коммунист хөтөлбөр тусалсан. Коммунистийн энэ тусалсад гарсан зүүнний алдаа завхрал түүний учир шалтгааныг шинжилэн дүгнэж засах арга замыг манай нам зөвлөсөн билээ. Улс төрийн нам өөрийн алдааг хэрхэн үзэж байгаа нь түүний аль зэрэг бүртээ сүртэйг шалгах, мөн өөрийн анги хөдөлмөрчин олонтон нийтлэг үүсгэх үүргээ хэрэглээд нь хэрхэн биелүүлж байгааг шалгах хамгийн чухал, хамгийн зөв шалгуурын нэг мөн. Алдаагаа ил хүлээх, түүний шилтгааныг уудлан олох, түүнийг үүсгэсэн нөхцөл байдлыг шинжилэн үзэх, алдааг засах аргыг анхааралтай хэлэлцэхийн явдал бол нам үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр. Ленин сургаал зүүнний алдаа завхралыг засахад манай намын барих чиглэл болж тэгснээрээч Монгол Ардын хөсгөл намын улс төр үзэл сурталын өсөлт төвчлөлтийг бэлтгэн харуулсан юм. Монгол Ардын хөсгөл нам зүүнний нугдааны хор уршгийг амжирч, боловсролын ардчилсан шатны зэрэгтүүдийг амжилттай шийдвэрлэж байна. Энэ хэрэгтэй зөв толгойд ус ах дүүгийн тал бүрийн тусламж улам үзүүлсээр байна. 1933-аас 1935 оны үед зөв толгойд усын тусламжаар байгуулсан аж үйлдвэрийн комбинат, төв цэглэгээ станц, хадгалын ноос угаах фабрик ашигласан байна. Аж үйлдвэрийн энэ газрууд манай үнэн дэсний ажилчин ангийг төрүүлсэн гол ур хай боллоо. Монголын ажилчин анги нь шинээр үүссэн социалист үйлдвэрийн харилцааг илэрхийлэгч хамгийн хойсгож тэргүүний анги болон өсөн бэрчж байна. Славин, Ацетрян, Левицкий, Ванников, Чернобильский, Васильев, Гордеев нарын олон зөвлөлт хэмэрэмжлэлтийг Монгол ажилчдад шинэ техник механизмыг эзэмшүүлэх талаар нөхрийн халуун сэтгэлээр тусалж байна. Зөвлөлтийн ард түмний итгэл, эдгээр халуун сэтгэлийг бидэнд өөрийн биеэр өөрөж ирсэн хүмүүс бол эднэр. 30-40 оны манай аж үйлдвэрийн амьдрал ийхүү Монгол зөвлөлтийн ажилчин ангийн бат холбоо ага дүүгийн нөхрөлийн түүхийг нээсэн. Хөдөлж хүйтэ техник нэвтрүүлэлтэй зөвлөлт холбоот улсын буцалтгүйн тусламжаар 1937 онд машинаар өмс хадах анхны станцууд Монголын тал нутагт байгуулагдсан. Бидний харж байгаа эдгээр багшгүй трактор, өмс хадах машин, тармуур энэ бүхэн тэр үеийн тэргүүний техник байлаа. Морин амжилтч тэрбэр хэрэгэл сураагүй Монгол хүн моторт техник бариад газраа хагалж хадлангаа хатна гэдэг чинь ураг шалгасан асар том алхаа биш үү? Монголчуудыг машин хэрэглэх, хөдөлмөрөөр хөнгөвчлөх, ардчлал, социализмд шилжихт нь сэтгэл харамгүй тусламж үзүүлэхийг бид хичээнэ гэж Ленин багшийн хэлж байсан тэр үг ингэж биетэй бодитойгоор хэрэгжин биелж байлаа. Ингэж тус орны хүлээж буй олон зуун жилийн хоцрогдмол байдал өөрчлөлт гарч механикчуудын эхлэл тавигдсан түүхтэй. Анхны сангийн аж ахуйнууд байгуулагдсан. Газар тариалан үүсгэн хөгжүүлэх, мал сүргийн үйлдвэр өгсөн ашиг шимийг сайжруулах, хамтын аж ахуйн давуу талыг харуулахад сангийн аж ахуй чухал үүрэг гүйцэтгэж байна. Ардын үйлдвэрийн анхны нэгдүгээр Сайнбар үндэсэн дээр 1935 онд байгуулагдаж эхэлсэн ардын аж ахуйны хоршоод их үйлсийн үүсвэр боллоо.
Энэ үед манай улсын зүүн хил хязгаарын байдал тайван биш байлаа. Японы төрөмгийлэгчдэд зүүн хойд хятадыг эзлэн авч улмаар бүгд наримдах Монгол ард улсын төрийн тус ард өгтөн эрх чөлөөнд аюул занал учрууллаа. Бүгд наримдах Монгол ард улсын засгийн газар анхнаас инх тайван ивэн наримдлыг эрхэлсэн гадаад бодлого явуулсан юм. Бүр 1921 оны дундуур тэгшэрхтэй харилцаа тогтооё гэж хятадын талд санал болгож байсан түүхтэй. Гэтэл Бээжингийн засгийн газар манай засгийн газрын инх тайван санаачлагыг бүлээн аваагүйгээр барахгүй. Харин тус ард өгтөнсөн бүрэн эрхэд бүгд наримдах Монгол ард улсыг эзлэн түрэмгийлэх дээрэнгүй бодлого явуулж зүйн ордлого хийж байлаа. Америк Японы түлхээс хятадын генерал Чан Золин Уугайпунаар бүр 1921 оноос эхлэн Монголыг эзлэх гэж идэвхтэй бэлтгэж байсан боловч тэр нь бүтлгүй болсон билээ. Чан Золин түрэмгийн санаагаа мөрдөлгүй цэрэгээ манай улсын хэдийн орчим нэм байрлуулсаар байлаа. Японы дайнчид бүгд наримдах Монгол ард улсын дархан хил хязгаарыг халахын сүм, булан дэрс, адаг дулаан хаваар байн зөрчиж өдөн хатгсан боловч тэд тухайвар хариуцлага түлээсэн билээ. Байсны өнгөлөгийг тасцгаж эх орныхон дархан хилийг хамгаалах хэрэгтэй Монголын ардын аримын дарга цэргүүд ирэлхийг хилжидийн байгуулсан гавьяа бүлэмж их юм. Японы зөвтрөмхийн нар манай орны тусгай тогтнол алдан шууд занхил хууль ажиллагаагаа 1936 оноос ихээхий төвчүүлсэн юм аа. Энэ нь бол хүндэн байсан Японы зөвтрөмхийн нар манай нутгаар өнгөлдөж байхад зөвлөлт тийм нам төрийн өдөртөгч Сталин Америкийн санийн сурвалжлагч Орой Гвардад хариу болгож хэлсэн үг энэ дэлхийн олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм аа. Наримдах Монгол ард улсын зөвлөлт холбоот улсын хооронд 1936 оны 3 дугаар сарын 12-нд байгуулсан харилцан туслах тухай протокол гэрэн манай гэр ард түмний ардугийн бат наримдал харилцааг уламжуулсан. Бүгд наримдах Монгол ард улсын тус ард түмнийг сэхэн хамгаалах найдвартай баталгааг бий болголоо. Бүгд наримдах Монгол ард улсын тус ард түмэнд ноцтой аюул занд учирсан энэ үеэр Монгол ардын хувьсгалт нам улс орныхон батлан хамгаалах хүч чадлыг нэмэгдүүлэх эрчимтэй арга хэмжээ авч ардын цэргийн барилдааны болон улс төрийн бэлтгэлийг байнга дэвшлүүлж шин техникээр дэвсгэрэлээ. Энэ хүндэт цагт манай үнийн шахын зөвлөлт холбоот улс тус улсын батлан хамгаалах хэрэгт үнэлж баршгүй тусламж үзүүлсэн билээ. Бид хэний ч нутаг руу довтлох гэж бэлтгээгүй. Харин хөлсгөлийн бүх бололтыг шийдвэртэй хамгаална. Хэрвээ дайсан халдан довтлууд бид хариуцлага өгөх бэлэн. Улсын хүч хөрөнгөөр 1939 онд Баян түмэн
Словьевскийн төний зам автомашины олон зуун километр замуудыг байгуулан ашиглалтанд оруулсан. Боловсролын ардчилсан шатны зорилтууд хэлбэрэлтгүй бийсэр байлаа. Империализм, феодализмыг сэргүүлсэн ардчилсан хойсголын олон чухал зорилтыг манай нам ард түмэн гадаадуудын хүнд бэрх нөхцөл донд зөв толгойд улсын тусламж дэмжлэгтэйгээр шийдвэрлэж байлаа. Нийгмийн амьдралд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарсаар байлаа. Зөвхөн хотод төдийгүй хөдөөд малчтын амьдралд ч өөрчлөлт гарч ирлээ. Мадачхуйга хөгжүүлэлт нь улсаас төрөл бүрийн тусламж дэмжлэг үзүүлж малчтын идэх уран зэргийг сэргээж байлаа. Хамтарч эсхий хийж гэрэн бүрээд айрган сүгнэж буучлан суугаа эдгэр хүмүүсийн царайд баяр жавхлан тод гэрэлтэж байна. Манай хөдөлмөрч малчтын идэх чармайлтаар тус улсын нийт мал зэрэг хойсголын өмнөх үеийнхээс нэг дахин нэмэгдэж 1937 онд 23 сая хүрсэн байна. Ард олноо газар сайгүй соён гэгэрүүлж байлаа. Улаан гэрмэт соёлын гэгэрлийн газрууд ард олныг шарын шишний бурангүй суртан төөргөлөөс ангижруулахад үнэт ховь нэмрэн орууллаа. Соёлын нэг том зорилт нь хүн ардаа үндэсний бичиг үсэг мэддэг болгох явдал байсан. Монгол орны үндэсэг болон бүрд бичиг үсгийн бүлэг байгуулагдлаа. Бичиг үсэг үл мэдэх аваас сохорлог байдал гэж өөрийн үзэл бодлыг илэрхийлэн бичиж байгаа энэ хүнээс эхлээд ард нийтээр олон зууны хоцрогдол бүдүүлэг харанхуйгаас салж эрдэм соёлын гэгэн гэрэлт зам дорлоо. Оюутны сургууль болгон өөрчилж, хожим 1928 оноос энэ сургуулийг багшийн сургууль болгон өөрчлөсөн билээ. Багш навд хөдөөгийн үйл талаар соёлын түгээсэн Монгол улс хэлний анхны том ачаал юм.
анхны багш гэж бахархан явахын залуусын дундаас журмит, сэрвжүү, лусан бандан, шаруннбо, төмөв, чойжсрүү, цэрнүүдэн нарын зэрэг олон багш соёлын хөлсөлийн хэрэгтэй гаяа зүйлс бүтээсэн гэдэг. Энэ үедээ тус улсын 300 гаруй бага дунд сургууль 25,000 орчим хүүхэд суралцж байлаа. Ардын засаг анхныхан өдрөөс эхлээд хүн ардынхан эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж шинжлэх ухааны боловсон эмнэлгийг дэлгэрүүлэн ард иргэдэд үнэн төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлж байлаа. Эмнэлгийн яралтай төргөн тусламж үзүүлэх, эхний эрхсийн эрүүл мэндийг хамгаалах, ахуй эд соёл нэвтрүүлэх ажлууд үүсэн хөгжиж байлаа. Улаанбаатар хотод анхны хүүхдийн яасан цэцэрлэг нээж ажиллууллаа. Үрийн гих эхэн сэтгэлийн ажил, иргэнийн гих төрийн халамжийг хөдөлмөрийн хүмбэр хүртэн байлаа. онд эмнэлгийн боловсон хүчний бэлтгэх соёлогчийн курс 1931 онд хүн эмнэлгийн техникум байгуулагдсан. Зөвлөлт толгойд улсад хүн эмнэлгийн дээд сургууль төгссөн их эмч нар хүн арддан эмнэлгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ. Эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх ажил идэвхжүүлэн үзүүлж байлаа. онд Судрагвичгийн хүрээлэнд шинжлэх ухааны хүрээлийн болгон өөрчилж, түүний харьяанд газар тариалан малажихуй геологийн кабинетуудыг барьжээ. Ингэснээр ардын ажихын салбарт практик ач холбогдолтой шинжилгээ судалгааны ажлыг явуулах үүсвэрийг тавьж байлаа. Тэргүүний шинжлэх ухаан үүсэн хөгжих хэрэгт Монгол зөвлөлтийн шинжлэх ухаан соёлын хамтын ажиллагаа чухал аж туссан үзүүллээ. Шинжлэх ухаан соёл урлагийн шилдэг ололтыг нийт хөдөлмөрчдийн хүртээл болгоход хувьсгалт хэвлэл их үүрэг гүйцэтгэж байлаа. 1925 оноос Маркс Энгельсийн эв хамт намын тунхаг Ленин зохиол бүтээлүүд монгол хэл дээр хэвлэгдэн гарч ирлээ. 1930-аад оноос манай ард түмэн дэлхийн болон зөвлөлтийн сонгодог зохиолыг их хэл дээр уншдаг боллоо. Ардын хувьсгалтай хамт үүсэн хөгжсөн манай шинэ уран зохиолын тулгын чулууг тавилдсан их зохиолч Дашторжийн Насвдорж, бусад нэрт зохиолчдын зохиол бүтээлүүд, их зохиолч Максим Горькийн зөвлөсөн идэвхтэй зарчим социалист реализмын арга түшиглэн хөгжсөн. оны 11-р сарын 12-нд
улсын төв театр байгуулах тухай шийдвэр гарлаа. Улсын төв театр өөрийн уран бүтээлийн замыг зохиолч буй нэмхийн үнэн гэдэг жүжигээр эхэллээ. Хар шар хятлууд харийн дүрмгийлэг шидийн бүлжилэгт нэрвэгдэж зовн зүдэрч байсан Монголын ард түмэн Октябрийн их хувьсгалын нөлөөнд дор гадаад дотоодын дайсны эсрэг босон тэмцсэн хувьсгалт үйл явдлыг энэ жүжигт төрсөн зүйлжээ. Эрх чөлөө аз жаргалыг авчирсан Октябрийн социалист их хувьсгал Монгол ардын хувьсгалын яруу алдарт оюун өдрүүд ард түмний баяр бахтын цэнгийн дууны оригдсон болсоор байгаа билээ. Нам төрийн нэгцэтгэл хүрээлдэг болж байна. Жаргалын дуу Монгол их орны үүдэн дэлгэр нутгаар түгэнд суурьцсан. Гэтэл энэ тамгалангийн энэ дууг таслан төгшүүрт мэдээ сонсогдлоо. Манай их орны дархан хэлхээс гарыг зөрчин 1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы дүрмгийлэгчид үлэмж хүчээр довтлоо. Энэ бол 1927 онд Японы ерөнхий сайд агсан генерал Танака эзэн хаандан өргөсөн меморандум. Дэлхийн ертөнцийн байлдан дагуулахын тулд юуны өмнө хятадыг эзлэх хэрэгтэй. Хятадыг авахын тулд эхлээд Манжуур болон Монголыг эзлэх нь зүйтэй. Империализмын төрөмгийн төлөвлөгөөг чинь биш үү? Японы империалистууд манай орныг эзлэн аваад улмаар дэлхийн анхны социалист дүрм зөвлөлт холбоот улсын эсрэг хийх төрөмгийн дайны түшигц газар болгох гэж эртнээс санаахж байна. Япончууд 1937 онд хятадын эсрэг их дайн дамжиж болж Бээжин, Шанхайг эзэсэндээ эрдэж байлаа. Дайсны давмгай хүчтэй тулгарсан манай хэлчид ардын аримын гол хүчийг бүрэлдсэн эрх хүртэл эргэлтэйгээр хамгаалан тэмцжээ. Бүгд наримдах Монгол ард улсын засгийн газрын даалгавраар Монгол ардын цэргийн ангууд халах гол руу яарвчилан очлоо. Энэ үед зөвлөлт холбоот улсын засгийн газар харилцан туслах Португалд авсан үүрэг ёсорон Монголд байгаа өөрийн цэргийн ангуудыг халахын голын байлдаанд орууллаа. Маршал Джейсон, Георгий Константинович Жуков нарын удирдсан Монгол зөвлөлтийн командод халах голоор давтуулсан Японы цэргийн үлэмж хүчийг бут нэргэх төлөвлөгөөнд дайсны жигүүрэнгүүдийг тойрон бүслэж таслан зохих Канин тулалдааны аргыг давтаж цэргийн байлдааны эрдэм ухааныг шин туршилгаар байжуулсан билээ. Ерөнхий давшилтанд чухал хэрэгтэй материал техникийн нөөцийг ахар богино хугацаанд бий болгох ажил эрчимтэй хийгдэж байлаа. Цэрэг ард түмэн фронт ардын бат холбоо бол дайсны буцагч дайнд ялалт байгуулсан нэм чухал нөхцөл байдгийг фронтын хэрэгцээ дагтмаар хоолны чиглэлд ажлыг орон нутагт зөвхөн байгуулахад хэрэгцээний яамны орлого сайжруулсан гэрийн жагин системийн руусан хойныг асрыг. Халахын голын тулалдаанд Монгол зөвлөлтийн баатарлаг арим мөр зэрэгцэн тулдаж империалист лагерийн шилдэг аримын нэгэн ялагдашгүй хүч гэж сайрхан магтагдж байсан Японы аримын шигшмэл том хэсгийг хяарцаглав.
Японы данчидын төрөмгийн санаархал ингэж балар монсын. Дайсны 60,000 ширхэг хүн энэ дайн далагдаж 100-аад нисхэн гоцсон сүнэж 200-аад буу 340 гаруй пулемет 12,000 винтов зэрэг үлэмж хэмжээний зэвсэг техник босод эд агуурсан олзлууллаа. Япончууд хадган голын районд дөрвөн сар байлдахдаа хятадын нутагт Халахын голын түүхэн ялалт нь Японы милитаризм төдийгүй олон улсын империализмын эмзэг газрыг олж цогсноор Монгол зөвлөлтийн ард түмнүүдийн агуйх Ленинч найрамдал пролетарийн интернационализмын үзэл санааны гайхамшигтай ялалт болсон юм. Халдуулсан байлдааны талбарт зөвлөлт Монголын цэргүүдийн асгаруулсан ариун цусаар нэгэн зорилго адил ирэх ашиг өхий манай хоёр ард түмний акадуугийн найрамдал улам гагнагдан батдсан юм. Монгол ардын хөсөлтөний өдрөдөө Монголын ард түмний шаргуу тэмцэл хөдөлмөрийн үрээр ардчилсан хойсгодын шатнд 1921-ээс 1940 онд манай намаас тавьсан зориг амжилттай биелэгдэж байлаа. 1930-ад оны ихэр үүссэн аж үйлдвэр улс ордын аж ахуйн бие даасан салбар болж эхэллээ. Үндэсний аж үйлдвэрийн газрууд гол төлөв ард олонний өргөн хэрэгцээний зүйлийг үйлдвэрлэн гаргаж байлаа. Цэглэгаан хүчний гаргалт нэлээд өсчээ. Надаахын үрхайд цэглэгаан техник тавьсны ачаар нүүрс гаргалт 1934 оноос 1940 онд 322%-аар өсчээ. 1940 онд улс оршууллын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 1932 оноос 22 дахин өссөний дотор улсын үйлдвэрийг 48 дахин нэмэгдсэн байна. Манай улсын хөдөө аж ахуйд 1930-ад оны үеэр үүсэн хөгжсөн улсын сангийн аж ахуй, өвс хадах морин станц, ардын үйлдвэрлэлийн нэгдлүүд өсөн бэхжсээр байлаа. Манай орны улс төр эдийн засаг, оюун санааны амьдралд гарсан энэ бүх өөрчлөлтийн ачаар 1940 он хүрэхэд бүгд наримдах Монгол ард улсын ардын хойсгодын анхны шат үндсэндээ төгсөж, ардчилсан хойсгодоос социалист хойсгол аажмаар дэвшин орох хөгжлийн шин шат эхэллээ. Мянган 1940 оны 3 дугаар сарын 20-нд Монгол ардын хойсголтын 10 дугаарыг хурал нэгдлээ. Их хурал Монгол ардын хойсголтын төв хорооны улс төрийн дайлан модод жихийг хөгжүүлэх зорилго намын шин програм дүрм зэрэг түүхэн чухал асуудал авч хэлцлээ. Бүгд наримдах Монгол ард улсын нийгэм улс төр соёлын бүх амжилт, тус улсын хөтөлмөрчин ард түмний ширгүү хөтөлмөр, намын улс төрийн бодлогын зөв шугам, зөвлөлт холбоот улсын хадуун тусламжийн ачуур мөн гэж намын их хурал тэмдэглэв. Их хурал тус орны модод жихийг хөгжүүлэх хэрэгт ард олны хоёрын сүнийхэл санаачлагыг зөвлөрөөр дэмжин урамшуулахын зэрэгцээ. Ардын үйлдвэрлэлийн нэгдлүүдийг аажмаар гагцхүү сайн дурын үндсэн дээр байгуулж, тэдгээрийг бэхжүүлэн хөгжүүлэхэд улсаас зөвлөрийн дэмжлэг тусламжийг үзүүлэх нь чухал гэж заалаа.
Их хурл Монгол ардын хөлс улс намын 3 дахь программыг хэлэлцгээе. Хойсголын ардчилсан шатанд манай намаас дэвшүүлэн тавьсан түүхэн зорилтууд амжилттай биелэгдэж, феодлын үйлдвэрлэлийн харилцаа эгнэх тусдаж, бүгд наримдах Монгол ард улс дэлхийн капиталист системийн аж ахуйгаас ангижирэн салж, капиталист биш замаар баттай урагшлан хөгжив. Монгол ардын хойсгол нам марксизм-ленинизмын сургаалыг тагцгүйр зөвхөн мэрэгэн сургаал гэж үзээд түүний үйл ажиллагаанд ямах удирдлага болгон Монголын ард түмний тэмцэлийг чиглүүлэн удирдана гэдгийг программда дахин цохон заалаа. Бүгд наримдах Монгол ард улсад социализмын үндэс суурийг тавих намын гол зорилтыг тодорхойлсон намын энэ шинэ программыг их хурл нэгэн дугаар сайшаан баталлаа. Монгол ардын хойсголт намын төв хорог сонголоо. Их хурлаас шинээр сонгогдсон намын төв хорооны бүгд хурал Бомцэн, Сэтэнбал, Янжма нарын бүрэлдэхүүнтэй төв хорооны тэргүүлэгчдийг сонгож, нөхрийн Жагин Сэтэнбалыг намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дараагаар баталжээ. Монгол ардын хойсголт намын 10 дугаар их хурлын дараахан бүгд наримдах Монгол ард улсын 8 дугаар их хурл бүрэлдлээ. Улсын 8 дугаар их хурл намын шинэ программыг удирдлага болгон бүгд наримдах Монгол ард улсын шинэ 2 дугаар үндсэн хуулийг баталлаа. Бүгд наримдах Монгол ард улсууд эзэрхэг төрөмхий ба феодлын дардлыг устгаад цаашид нийгэм журамд дэвшин орохын тулд улс орноо хөрөнгөтний биш замаар хөгжүүлэх явдлыг хангаж өгөхийг хөдөлмөрчин, малчин, ажилчин, сэхэтэн ардын тусгаар тогтносон улс мөн. Ингэж Монголын ард түмнээс ардын хойсголын ардчилсан шатанд байлдан болсон ялалт амжилтыг бүгд наримдах Монгол ард улсын шинэ үндсэн хуулиар батхан тунхаглажээ. Бүгд наримдах Монгол ард улс ардын хойсголынхаа шинэ социалист замаар Ленин заасан сургаалын дагуу итгэл төгс урагшилж байна.